Улаанбаатар КАП Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дундах сурагчийн лигийн тэмцээн шинэ өнгө төрөхтэйгээр 200 гаруй сургуулийн 2000 орчим багийн 25000 гаруй сурагчдын дунд нээлттэй хийхэд 1 сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Нийслэл дөрвүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг Улаанбаатар КАП энэ жилээс шууд дамжуулалт, тамирчдын нэгдсэн статистик бүртгэл, фото, рилс, хайлайт зэрэг олон ажлуудыг шинээр нэвтрүүлж 11 сарын 1-ээс 4 сарын 30-ны хооронд болно. Улаанбаатар КАП тэмцээнд дүүргүүд дивизионуудад хуваагдаж, дивизионы авраг тодорч, дивизион бүрээс ирэх авсан шилдэг 32 баг Улаанбаатар КАП-ийн аврагын цомын төлөө өрсөлдөнө. Улаанбаатар КАП нь сагсан бөмбөг, волейбол гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэй ангилуудад явагдана. Сагсан бөмбөгийн төрөлд бага ангилал буюу 4-өөс 6 дугаар ангийн сурагчид, дунд ангилал буюу 7-оос 9 дугаар ангийн сурагчид, ахлах ангилал буюу 10-аас 12 дугаар ангийн сурагчид оролцсон. Волейболын төрөлд дунд ангилал буюу 9 болон түүнээс доош ангийн сурагчид, ахлах ангилал буюу 10-аас 12 дугаар ангийн сурагчид тус оролцсон. Энэхүү тэмцээнд дивизион буюу дүүргийн аваргууд, бүсийн аваргууд тодорхойлохоос гадна Улаанбаатар КАП тэмцээний аваргын цомын шилдэг эзэд тодорхойлно. Мөн дивизион болон Улаанбаатар КАП шигшээ тэмцээний шилдэг тоглогч, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг давуулагч, бэлэгдлийн тоглогчид болон бүх ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг 1, 2, 3 дугаар багууд тодорно. Спортоор өөрийгөө цэнэгэл Улаанбаатар КАП.